хоёрдугаар 234 Юмчингийн төгс бэлгүүн Kings of Leon Use Somebody. За сайн уу төгсөлгүй наа. Сайн уу? За. Манай хуучин тань. Энэ жилийн үед бол шалгуур нэлээд өндөртэй байгаа гэсэдий ч өөрийгөө тодорхой хэмжээнд би урагшаага илүү явах байх л гэсэн их бодолт хийж байгаа. Учир нь түрүү жил би шилдэг шалгуур болох үеэс хасагдсан. Тийм болохоор энэ жил түүнээсээ нэг шат илүү гарна гэж маш их бодож байна. Хувийн дугаар 234 Эмчээ хөвгтэй төгс бэлгүүн тайзан дээр гарчтай болоход бэлэн боллоо. Faces feel the places I can reach. You know that I keep somebody. You know that I keep somebody. Someone like you. You know you how you speak. Covers all the street. You know that I keep somebody. You know that I keep somebody. Someone like you. Someone like you. Someone like you. I've been denied while you leave it up. I'm up to sleep. To shake the fall within the beat. I hope it's gonna make you notice. I hope it's gonna make you notice. Someone like me. Someone like me. Someone like me. Someone like Заасан байна уу? Төгс бэлгүүн тийм ээ. Төгс бэлгүүн тий. Kings of Leon бас гоё доо. Миний хувьд бол таалагдлаа. Сонголт чинь зүгээр байлаа. Ихт ажгүй. Тэгээд өөрт чинь зогсон юм санагдсан. Хоёрдугаар шатнд бол орчход боломжийн гэж бодож байна. Төгс бэлгүүн дундалт нь явж байгаа хөгжмөдөө шүү дээ. Тэн дээр тоглолтууд их бүрэн боломжтой байдаг ч юм. Жишээлхэд бол гараад аль эзэн нэг тэнээ зүгээр нэг босоод байна л да. Энд дэр чинь тэр энд use somebody, someone like me, someone like you энэ төргээрээ тоглоод байж болно. Энэгээр тэр хилээд тэр бүр ойлгуулах тийм гайхамшигтай боломжууд чанд ингээд хугацаа өгöd л да. Тэгээ чи тэрийг сая ашиглахгүй ингээд зогсоод их юм. Хоолойныхоо одоо чадварыг гаргасан improvisation хийж болно юм. Тийм ээ? Энийг чи дутуу хийлээ л дээ. Тэгээ дараагийн шатанда чи бас сайн хэлж ирэх юм дээ. Энэ удаа баярлалаа. За төгсөлгүй миний дэ ахны шамд урам хайрлж хэзүүлж байгаа. Хоёрдугаар шатандаа бол өөрөөр хамт шүү. Сайн бэлдэж шүү заа ёо. За сайн байна уу? Тэгээ би ч гэсэн тэмцүүлмээр байна. Сонголтын хувьд бол маш таалагдлаа. Ерөнхийдөө хөгжмөө айгуу гоё мэдэрч байна тий. Өөр гоё дуулахтаач гэсэн мөнгө нэг сүрхий алдахгүй байгаа юм шиг надад санагдлаа. Гэхдээ бэлтгэлийн хувьд бол жоохон
Тэгэхгүй алдангуудаа ингээл өөрөө ингээл тэгэхээр чи бид нар бас тагаал алдчихлаа даа гэж мэддэгдээд байгаа байхгүй юу? Тэрийг нууж сурах хэрэгтэй. Тэгээд хэрвээ яг ингээд нэг дуу эхэлж байгаа бол тэр дуунда бүрэн бүтэн ингээд дуусч байх хэрэгтэй. Дуустал хүмүүс юу бодно уу, яаж харна уу, ингэнүүний огт хамаагүй. Хэрвээ тэр уран бүтээлийг сонгоод интернет тайзан дээр гараад дуулж байгаа бол бүрэн бүтэн тэрийг дэлгээд ингээд өөрөө тэрийг мэдрээд тэрэндээ уусаад ямар нэгэн өөрөө тийм гоё мессеж филинг авах юм бол тэднийг тэр мессеж чинь бид нар бас мэдрэх ёстой юм болов. Тийм болохоор чамд одоо юу хэлэх гээд байна гэхээр амар гоё хөгжмөдөө уусаад өөрөө итгэлтэй дуулж байгаа уран бүтээлэндээ итгэлтэй байх тусам чи улам гоё дуулна, улам гоё уран бүтээлч болох ч юм болов гэж бодож байна. Тийм бол хоёрдугаар шатаар уулзах амжилт хүсье. Баярлалаа. Дараагийн шатанд амжилт хүсье. Би бас ингэж бодлоо л да. Яагаад тэгэхээр манай тэмцээн уралдаан бол үнэхээр хүнд урам өгч зорилготой байдаг. Тийм болохоор бүгдээрээ хамтдаа 2 дугаар шат магадгүй 3 дугаар шатанд энэ хүнийг байгаасаа гэж бодож байгаа бол алга ташлаар урам хайрлая гэж бодож байна. Яг л энэ бол шоу тэмцээн. Тийм ч учраас бүгдээрээ оролцсон ч нартай дахин шүүгчдийнхаа өмнөөс амжилт хүсье. Би тэгээд бас бодлоо л доо. Өнөөдөр юунит улаанаар уруулаа бодлоо. Чамд бас өөрийнхөө урмын уруулын бодлоготой уруулаад үнсэл хайрлаа. Заавчилсан. Чишаал тийм имиж байгаа. Одоо наад хөгч тэгээ 2 дугаар шат хүртэл хацраа байгаа.